Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зураг видео хичээлийг та бүхэнд хүргэж байна. Гендер ба хөгжлийн бэрхшээл. Гендерийн талаар та бид олонтаа сонсдог. Гэхдээ гендер ба хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгэмд хэвшин тогтсон ойлголт нь ялгарлан гадуурхалтын үндэс болдог талаар та мэдхүү. Энэхүү хичээлээр бүгдээрээ нэгдүгürt хүйс ба гендерийн ялгааг танин мэднэ. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгэмд хэвшин тогтсон ойлголтын нөлөөлөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар саадыг үүсгэдэг талаар дүн шинжилгээ хийх чадвар суралцсанаа. Хүйс ба гендерийн ялгааг хамтдаа танин мэдцгээе. Эхлээд бүгдээрээ эрэгтэй, эмэгтэй хүний нийтлэг шинжүүдийн талаар ярилцгаая. Эрэгтэй шийдвэр гаргах чадвартай, үсэрхэг, сахалтай, булчин шүрмэстэй, эр бэлэг эрхтэнтэй. Эмэгтэй ганган, дигжин, хээнцэр, цэвэрч нямбай, эмх зэгцтэй, хүүхдээ асардаг, хүүхэд төрүүлдэг, хөх эм бэлэг эрхтэнтэй. Гендер гэсэн ойлголтод шийдвэр гаргах чадвартай, ганган, дигжин, хээнцэр, үсэрхэг, цэвэрч нямбай, эмх зэгцтэй, булчин шүрмэстэй, хүүхдээ асардаг эдгээр ойлголтууд багтана. Харин сахалтай, эр бэлэг эрхтэнтэй, эм бэлэг эрхтэнтэй, хүүхэд төрүүлдэг эдгээр нь хүйс гэсэн ойлголтод багтана. Гендер ба хүйсийн талаар илүү сайн ялгаж ойлгож сурцгаая. За нэг жишээ аваад үзье. Манай улсын барилгын салбарт ихэнхдээ эрэгтэйчүүд ажилладаг. За энэ бол өөрчлөгдөж болно. Эмэгтэйчүүд ч гэсэн явандаа ажилладаг болж болно. Тэгэхээр энэ бол нөгөө нийгмийн зүгээс ингээд нөгөө тогтсон хандлага учраас энийг бид нар гендер гэж ойлгоно. Ээж хүүхдээ хөхөөрөө хооллдог, харин аав нар бол хүүхдээ угжаар хооллдог. Энэ бол хүйсийн шин чанартай. Яагаад тэгэхээр ээж угаасаа биологийн шин чанараар хүүхэд хүлэх боломжтой, харин аав боломжгүй байгаа. Тэгэхээр энэ бол хүйсийг ингээд биологийн шин чанартай өөрчлөх боломжгүй ойлголт юм аа гэдэг талаас ингэж ойлгох нь. За өсвөр насны хөвгүүдийн дуу хоолой өөрчлөгдөж бүдүүрдэг, харин октих өөрчлөгддөггүй гэд. Энэ бол байнга тохиолддог те. Энэ бол биологийн шинжтэй өөрчлөлт. Тэгэхээр энэ бол хүйс. Эмэгтэйчүүдээс илүү орлоготой байдаг. Энэ бол зүгээр бидний тогтсон хандлага, эмэгтэйчүүд ч гэсэн орлоготой байж бол. Тэгэхээр энэ бол гендер юм аа. Хүйс гэдэг маань яг хүний нөгөө биологийн шин чанартай өөрчлөгдөхгүй ойлголтыг хэлж байна. Гендер гэдэг маань бол нийгмийн шин чанартай хувьсан өөрчлөгдөж болох ойлголтуудыг хэлж яах нэ. Гендерийн хэвшмэл ойлголт гэж юу вэ? Эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг хариуцлагыг мөн тэдний хувьд зөв зүйтэй хэмээн тооцогдох зан үйл, юу хийж болохгүйг заан тодорхойлсон нийгмээс тогтоосон нийтлэг дүр төрх буюу нийгэмд тогтсон хандлага, хэм хэмжээ. Жишээ нь эрэгтэй хүн өрх гэрээ тижээх ёстой. Эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ байх ёстой. Охид даруй төлөв байвал зохино. Эр хүн уйлдаггүй гэх мэт хандлагууд нь гендерийн хэвшмэл ойлголт юм. Гендерийн хэвшмэл ойлголт тогтоход нөлөөлөх хүчин зүйлс, уламжлалт, ёс заншил, нийгэм соёлын хэм хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хөгжлийн бэрхшээлтэй байснаар гендерийн хэвшмэл ойлголтын нөлөөнөөс ангид байна гэж байх уу? Хариулт нь үгүй. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сул дорой чадваргүй гэж хардаг хандлага нь гендерийн хэвшмэл ойлголттой нийлж тэдний байдлыг илүү хүндрүүлж гендерийн ялгарлан гадуурхалтанд оруулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй хүн байхаас ялгаатай юу? Хариулт нь тийм, маш их ялгаатай. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эмэгтэй гэж авч үзэхгүй, хөгжлийн бэрхшээл гэсэн нэг цул ойлголтод хамруулж авч үздэгээс тэдний олон асуудал орхигдож давхар халагчлалт өртдөг байх нь. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй нэмэх нь эмэгтэй учир тэд нийгмийн давхар халагчлалт өртдөг. Хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэйчүүдэд гендер хэрхэн нөлөөлдөг вэ? Нэг талаас гэр бүлийнхнийхээ өмнө үүрэг хүлээх чадваргүй гэсэн хөгжлийн бэрхшээл төлөвлөсөн хандлага, гендер талаасаа эрэгтэй учраас айл гэрийг авч явж орлох ёстой гэсэн гендер хэвшмэл ойлголт хоёр ингээд хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй дээр давхар орж ирдэг. Тэгээ эндээс харахад хөгжлийн бэрхшээл төвлөрсөн
чадваргүй сул дорой гэж харж байгаа нийгмийн хандлага өрх гэрээ тэжээх ёстой, эр хүн учраас өрх гэрээ тэжээх ёстой гэсэн гендерийн хэвшмэл ойлголт гэсэн хоёр дарамтанд хөгжлөмшөлтэй эрэгтэйчүүд өртдөг байх нэ. Хичээлийг нэгтгэн дүгнэхэд хүйс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгааг илэрхийлдэг. Харин гендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн ялгааг илэрхийлдэг. Хүйс нь өөрчлөгдөхгүй буюу төрөлхийн шинж чанартай бол гендер нь цаг хугацаа, нийгэм соёлын хэм хэмжээ, ёс заншил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголт юм аа. Гендерийн хэвшмэл ойлголт нь нийгмийн бүх хүмүүст нөлөөлж байдгийн адилаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч муу адил нөлөөлж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэг талаас гендерийн хэвшмэл ойлголтоос сүйдэлтэй нөлөө, нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэнд төвлөрсөн сөрөг хандлагын нөлөө гэсэн хоёр саатаа тулгарч байдаг байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй охин эмэгтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүү эрэгтэй байхаас ялгаатай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн хувьд гендерт суурилсан ялгуурлан гадуурхалт, хөгжлийн бэрхшээлтэнд төвлөрсөн ялгуурлан гадуурхалтанд зэрэг өртөж нийгмийн давхар халагчлалт өртдөг байх нэ. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлийг чадахжуулах, тэдэнд хүрэх, нөхөн үржихгүй эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь төсөл.